tohon duurnod. Tämä podcast käyt uurneen synneen. Jaakan tässä jukkuu jukuun luevat. Uurtuukon kerät vähän asimsyke. Ei jaakan vertoitsa. Inge tätsähuoteeta totta sansuutuhuet. Ja. Hattaan täsiikin harhaaral, sannarta haaral. Aagtaa sharaalin namtarhan saraatala vähien vah. Beijugaaran tottahote. Aagtaa sharaalan tihtyä. Huhtitskäädel. Artaan huurnee syvneegen. Yhluuliida. Ngääd laatjad. Timmeesig saraatala. Ja. Haahan tän jau joelad. Ja. Ja, emmak täät kumnhe. Terä. Huurnee syvne. Hoiro togaarn nortsuksum. Hoiro togaarn. Hoiro juunte. Togaarn gittimuute. Ja, tirn nortsuksum bein. Tirn dääräs nolsun duulen. Tirn nan tonghagне. Nan tonghagig dorahayja dolon gareg taachna. En dolon garegt bi tonghagaal. En dolon garegt bi tonghagaal dagaj. Долоон гарагийн турш өөрийн оршихуйн бие тунхагаар хөглө. Нэг удаа тунхаглаа гэд чи сэрх орон зайд ирэхгүй. Нойр чинь бөхлөгдөж жамн ханахгүй. Бие чинь эдлэгдэж дүүрэхгүй. Иймээс их шиг долоон аагаран уртын дун хөөми мэд аялгуулн цойрайлуулж долоон гарагийн туршин ертөнцийн гэрлийн хэлтэрхийгээр амьсгалж байж мөн түүний шингээх гэж бачим амьсгаагаар цорхирч байж сая ирчхэм ханаж тэндээс нь сүнсний сэрхгүй зүүн хоёртон ойртон ирнэ. Эннээс баг хугацаанд тоочж барагсыг мэддэхгүй. Өөрөвтэй шашин мөртөн, гүн ухаантан, гүн үйлдэн бол урд дадлаар арай богино хугацааг тоочдогч гэсэн сэвтэй хазгай сав шиг сэгсүүр зангаараа долоон гарагийг огоор хаваас цаашид өрөөсөн хөлтөө мэт гал астдаггүй явдалтай. Асамгүй. Тиймээс яарч адгах юм байхгүй. ертөнцөө захирагдана. Долоон гарагийн турш
эд бүхэн эс бүхнээ нарны хэлтрхийгээр тижээ. Амьсгалах болгонд шижир алтан гэлбаандор амьсгал. Хэрвээ ханахгүй бол би чинь бүлээцэхгүй. Хэрвээ наран хэлтрхийгүй орон зайн нийхэм бүх шимтийн орон зайд байвал эргэлзээ чинь сарнахгүй. Ялангуяа уурхайн боолуулна. Усны хар алтангууд галд хамгийн удаан ойртдогоо. Учир нь газар доор нар үзэхгүй байгаад байна шүү дээ. Чийгтэй. Чийг биеинд нь хоролдож бамын өвчин тусгасад хамгийн удаан сэрдэг ийм тэс улус савдагийн хараалтангууд галаа сэргээд чадахгүй байх явдалтай. Үүнийг нь гítэлхийн тулд өөрөөсөө хараалж чадахыг ангижруулахын тулд хангалттай урт хугацаанд бие тунхагтай байх нь зөв. 7 гаригта сарын турш сарантай гэвэл ороос. Бүслүүрийн эдээтэй могоо ёрын өвчтэй бол сар чамд шаардагдана. Одмын анзган толбот бол сар чамд бие тунхаг хэрэгтэй. Сарантай бие тунхаг хэрэгтэй. Энэний дараа эд чин чамд захирагдаж эс чин чамайг сонсож эхлэх тул эхлэх цэгийг хуймгай бүүхэл хангалттай бүх насаараа эхлэх цэг дээр зогсож болно. Ингэснээр чи хүрдэн тэнцэтгэлийг олдог учраас нь тогтун бодол орж ирдэг гавшгаатай. Гавшгаа байдлыг цааш нь эрчилж буй шун. Би тунхагийг бясалгал болгоныхоо урд нь хийсэн чих болно. Хөглөө рүү орохын тулд өдөө байна. Галасхын тулд төдөө байна. Гэхдээ мянган тай захиж байж ганц цог гал болдог учраас захиур зохиолох мэт энэ бие тунхагаас бүү татгалзаа. Бие тунхагийг тэрхийнэ. Тиймээс өдөр болгон захиурыг нь гал болгоосаа гэж шившихтэй хамтаар цагчил байдаг шиг хийж л бай. Ийм учиртай нан тунхагийг утга учир галыг асах захиа юм шүү дээ. Галыг асах захиа нан тунхага. Захиа бүр чин гал болдоггүй. ертөнцийн чийгэд захирагдаж цаг хугацаан орон зайд эндүрөөдөж унтаж байдаг л цог. Гэхдээ гал цогоос эхэлдэг. Захиуртын цог гал болж үлээж байж өнгөрч гэрэлтдэг. Тиймээс цахилахаас бүү залхаа. Урсуулнэ. Тунгааж байна уу дээ. Урсууд мань нохох жийлхнүү дээ. Захиурын цогтыг хөвөнд авч дөл болгож утааруулдаг тийм үү? Утаанаас галын анхны гэлба гарахтаа адил шүү дээ. Жаа шингээд удаад галхан. Талархал болоод авиртайгаа зуулдах юм.
Байгаагаа таацсан хүн байхгүйгээ мэддэг. Байхгүйгээр урагшил бол байгаагаач гэдэг. Иймээс талархал урдаж үгүй итгэл хожидож оюун бясалгах учиртай. Энэ бясалгалаас хөглөөлөө шилжих учиртай. Үүний тулд яано бясалган буюу шахна гэж байгаа шүү дээ. Тиймээс оюуныг шах албад өөрөн өөртөө тархихан эзэнхийн төлөө хичээнгүй л энэ хэсгийг бясалгал гэж нэрлэсвэ. Харин нэгтэрсэн эрчимийн орон зайд оройн хүрдэнд эзэн соовол олж голдон мэндэлвэл анхдагч хүрдийг эзэрвэл чи тэндээс төөнө химийг өгж түлшлэх ноосыг уртж галтын цочоогоо гал болгож утааруулахын тулд утаанаас нь дөл болгож мэндлүүлэхийн тулд анхны гэрлийн гэлбааг бий болгохын тулд чиг өг. Үлээх амьсгал чинь чиг шүү дээ. Өнөөдөрт мэндэл, одоод мэндэл, огторгоёгоос одог олж ав. Өнгөрсөнд битгий өөрийгөө үлдээ. Ирээдүйд битгий өөрийгөө чилээ. Яг одоо мэндэл. Энэ орон зай. 5 ертөнцийн таалалд мэндэл. За дамсгий.